намайг аргун гэдэг. Тэгээд би одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк мужийн Plattsburgh хотод амьдран сууж байгаа. Энэ бол Америкт одоогийн байдлаар 26.1 сая хүн COVID cases буюу тохиолдол, коронавирусын тохиолдол гарсан байгаа. Тэгээд яг одоо Нью-Йорк мужид гэх юм бол 1 сая гаруй одоо тохиолдол гарсан буюу бүхлийнхэн тоон болохоор 42 мянга гаруй гурван арга хэмжээ авж байгаа. Ерөнхийдөө бол нэгдүгээр нь болохоор угаасаа хаашаач авсан масктай явах хэрэгтэй. Хэрвээ тэр хүн маань дэлгүүр рүү оролцгүй ресторан руу орох гээд маскгүй байх юм бол одоо stationary юм тавьсан буюу яг гар хариуцагч, томоо гар хариуцагч тэгээд нэг удаагийн маскууд ингээ өрөө тавьсан. Тэгээд одоо маск гэхдээ үйлчлүүлэлтээр байгаа бол маск аваад гар хариуцахад ер нь бол угаасаа 6 feet away буюу бибинээсээ маш сайтай байх хэрэгтэй. Одоо банкн дээр очилж байгаа хүмүүс гэх юм бол юу заасан стикер наацсан. Тэгээд яг одоо хэрэг зайтай байгаагаараа тэр стикер дээр хүмүүсээрээ зогсоод тэгээд бибинээ гэж жоохон зогсож болохгүй. Тийм арга хэмжээ авч. Тэгээд угаасаа Америкт ч нэг хөргөлтийн үйлчлэгээ эсвэл бол drive thru буюу одоо нэг машинаараа заавалчгүй ингээд машинаараа зогсоод хүмүүс аваад зүгээр хоолой захиалал тэгэж авчдаг. Үгүйс энгийн амьдралд амар тийм нормалны үйлчлэг байдаг болохоор тэр үйлчлэг маань одоо тэр чигээр хасах хөвөрөө байгаа. Тэгээд ер нь бол одоо дэлгүүрт ороод нэг мөнгө төлөөд кашир дээр мөнгө төлөөд гарахад картаа төлөөд нэг пин кодоо оруулдаг тийм одоо мөнгөнийх нь бас картны уршигчийг харуулж байна. Ер нь бол яг тийм арга хэмжээнд угаасаа жилийн 3 сараас эхлүүлээд арга хэмжээ авагдсан. Нью-Йорк мууч болохоор яг хамгийн анх түрүү жил 2020 оны 4 сараас эхлээд яг mask mandatory буюу хаашаач авсан масктай байх ёстой гэсэн хууль гаргацсан байсан. Гэхдээ Нью-Йоркийг бодвол бас арай өөр Калифорни мууч ч юм уу зарим муужууд нь бас тэгээд шууд mask mandatory хуультай болоогүй мөлий. Одоо жишээлх юм бол өөр муужууд гэх юм бол 3 сарын өмнөөс л баг маскыг шаардж эхэлсэн юм билээ. Америкт аяар чинь түрүү жилийн 4 сар бараг энэ 100 мянга хэд ковид бол амар их өгсөн учраас зөвхөн одоо 3 сарын өмнөөс л баг маскыг одоо шаардж эхэлж чинь тэгэхээр бас арай хоцорсон юм болов гэж би бодож байна. Хоцны төлөвлөлт орлогч чинь ер нь бол үйлчлүүлэгчид маань хуцсандаа ингэж амар хүртэлтэй шүү материалыг нь шалгаж малгаад тэрийг зогсоохын тулд одоо энэ манай энэ байдаг хотод нөгөө нэг дэлгүүрт ажиллаж байгаа хүмүүсийн энгийн хүмүүс шиг хуцлаад тэгээд нөгөө нэг үйлчлүүлэгчид ингэ хуцсандаа ингэ хурж мөрөхлөөр шууд хурж ирээд одоо ингэ хурж болохгүй гэсэн сайн тавьсан байна. Тэгээд хэрвээ та энэ хурсан болвол хурсан энэ бүтээгдэхүүн зүйл хуцыг чинь бид нэр аваад хариуцдаг. Эсвэл хариуцах чадхааргүй материалыг юм байх юм бол 14 хоног хариуцдаг өрөөнд тэгж ганцаараа ингэ 14 хоног карантинлэгддэг гэсэн тийм бас хууль гинэ тийм бас дүрм журм гарч ирсэн юм байлаа.